Sika компани судалгаатай үндэсний стратегийн хүрээнд хэрэгжүүлж буй Data Play podcast-ийн маань шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаараараа бид бүхэн хүний нийгмийн амьдралын салчгүй нэг хэсэг болсон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн салбарын талаар, за тэр дундаа үл хөдлөх хөрөнгө зуучлал, үл хөдлөх хөрөнгө худалдаа авагчдын замтлагын талаар нэгэн сонирхолтой судалгаан дээр үндэслэн ярилцахаар бэлтгээд байна. За тэгээд судалгааны үр дүн, дүгнэлтүүдийн талаар, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарын талаар ярилцахаар нэгэн хүндтэй зочин ирээд байна. За өнөөдрийн зочноор Хангууд Properties компани гүйцэтгэх захирал амар төвшинг урьж оролцуулаад байна. Сайн байна уу та? Сайн байна уу. За юуны өмнө подкастэнд оролцуулж байгаа та бүхэнд баярлалаа. Мөн энэ подкастыг сонсож байгаа үзэгч олондоо бас энэ өдрийн мэндийг хүргье. За бидний урилгыг хүлээн авч өнөөдрийн дугаарт маань одоо зочин хоёрт маань ирсэн маш их баярлалаа. За тэгэхээр бид бүхэн өнөөдрийн дугаараар ярилцах судалгаа маань болохоор ийм судалгаагаа да Улаанбаатар хотод амьдрах зорилгоор үл хөдлөх хөрөнгө худалдаа авахаар төлөвлөж буй өрхүүдийн замтлагын судалгаа гэдэг. За манай Sika компани 2023 онд Хангууд Properties-ийн захиалгаар хийж гүйцэтгсэн яг одоо үл хөдлөх хөрөнгө худалдаа авахар сонирхож байгаа хүмүүс тэр дундаа Улаанбаатар хотод гэдгээрээ тий Улаанбаатар хотод үл хөдлөх хөрөнгө худалдаа авахар сонирхож байгаа өрхүүдийн ингээд замтлагын судалгаа байгаа. За тэгэхээр уламжлалт ёсороо ерөн энэ судалгааг хийх болсон хэрэгцээ шаардлага нь юу байсан бэ? Болон энэ судалгааныхаа ерөнхий одоо мэдээллийн талаар үзэгч сонсогчдод товч танилцуулаач гэж таньс хүсэж байна. Яг энэ судалгааг яг анх хийх болсон ер нь гол санаа одоо шийдэл гэх юм бол ер нь бол яг борлуулагч би одоо жишээ нь борлуулалтын чиглэлээр ажиллаж байгаа юм тийм. Тэгэхээр нөгөө харилцагчтай хэрхэн харьцах, харилцагчид яг юу хүсээд байгаа тийм. Нэг талаараа ингээд зуучлан борлуулахад ямар асуудлууд байгаа. Нөгөө талдаа барилгын хөгжүүлэгч девелопер компаниудад бас ямар шаардлагатай, нөгөө худалдаа авагч талдаа хэрэгцээ шаардлага нь юу байгаа гэх мэт ийм зүйлүүдийг одоо судлах хэрэгцээ шаардлага гарсан л да. За эндээс үүдэн ер нь энэ чиглэлийн худалдаа авах зан төлөвийн судалгааны талаар ер нь бол өөрийн хэмжээнд ингээд хайсан. Гэхэд яг Монголд бол яг албан ёсоор бол ингээд яг энэ үл хөдлөх хөрөнгө худалдаа авах юм зан төлөвийн судалгаа болоод олдсон ер нь таар байсан. Тэгэхээр нь ер нь энэ дээр худалдаа авагчийн зан төлөвийн судалгаа хийсэн. За энэ судалгаа нь бол одоо манай багийн хувьд бол миний хувьд бол одоо үл хөдлөхийн зуучлалын салбарт бол хамгийн анхны бэсик судалгаа болсон гэж бол үзэж байгаа. Тэгээ энэ судалгааны үр дүн манаас олон одоо салбарын тоглогчид болон барилга хөгжүүлэгч компаниудаас энэ хүү судалгааг бас үйл ажиллагаанд ашиглаад хэрэгжүүлээд явж байгаа байхаа гэдэг үр дүн бас мэдрэгдэж харагдаж байгаа. Тэгээ би бас нөгөө судалгааны үр дүнтэй ерөнхийдөө ингээд товчхон хараад судалгааны үр дүнтэй бас ингээд танилцсан. Тэгэхээр ер нь надад нэг юм асуулт төрөд байгаа юм л да. Хүн амьдралынхаа туршид тийм ээ үл хөдлөгчөө өөрөө ингээд нэг бодлын ингээд хүний хөрөнгө штэ тийм ээ үл хөдлөх хөрөнгө гэж байгаа. Тэгэхээр ингээд хөрөнгө хүний одоо амьдрах, ажиллах ингээд орчин нөхцөл гэдэг ч юм уу тийм. За бусад талаараа ингээд тэгэхээр хүн амьдралынхаа туршид нийтдээ яг хэдэн удаа дунджаарч гэдэг юм тийм үл хөдлөх хөрөнгө солилтын бол худалдаа авдсан бол гэсэн нэг юм асуулт төрөд байгаа. Энэ дээр яг судалгааны маань ер нь бас гол зорилгын маань нэг бол яг энэ хэсэг байсан л да. Тэгээ яг зөвөр өмнө нь бол одоо юу ам байдлаар ч юм ам дамжсан байдлаар бол одоо хүн Монгол хүн дунджаар тэд удаа үл хөдлөх хөрөнгө авдаг энэ төр гэдэг байсан бол тухайн судалгааны яг үр дүнгээс бол хүн ер нь амьдралынхаа турш 3-4 удаа үл хөдлөх хөрөнгийг худалдаа авах сонголт их хандлага ажиглагдсан. За нэгт нь бол ер нь бол өөрийн хэрэгцээ шаардлагандаа тулгуурлаж одоо анхны худалдаа авалтаа байдаг. За хоёрт нь бол одоо гэр бүл одоо хүн ам нэмэгдсэнтэй холбоотойгоор гэр бүлийнхаа хэрэгцээнд тулгуурлаж одоо дараагийн сонголтоо бий худалдаа авалтаа байдаг. Гуравдугаарт бол одоо юу гэдэг яг энийг нөгөө мөрөөдлийн гэж ярихаас илүүтэйгээр хүн гуравдугаарт гурав төлөвлөгөөнгөө яаж сонгодог гэхээр амьдралынхаа өөрийн хэм маягтай тулгуурласан сонголтыг хийж яаж. За дөрөвдүгээрт бол илүү нөгөө нэг хөрөнгө оруулалт болон манай монголчууд ч өөрсдөө нөгөө өвлүүлэх үлдээх гэдэг нэг юм соёл байгаад байдаг. Тэгэд илүү нөгөө хөрөнгө оруулалт болон нөгөө өвлүүлэх үүднээс дөрөвдөх үйл хөдлөнгө худалдаа авах сонголтуудыг бол хийдэг байна. Бас нэг сонирхолтой юм нь ер нь бол нэг 10 жилийн хугацаатайгаар дунджаар бол 10 жилийн хугацаатайгаар нэг одоо юу гэдэг амьдрахын сууц зориулалтаа орон сууцаа сайжруулахдаа 10 хүртэл метр квадратаар томруулдаг гэдэг судалгаа бас энэ дээр бас ажиглагдсан л да. Тэгэхээр
одоо яг би бас ингээд нөгөө өөрийнхөө өрхийнхөө хувьд ч өөрийнхөө хувьд бодож илэн л да ингээд манайх одоо гэхэд одоо хоёр дахь удаага яг үйл хөдлөх хөрөнгө ингээд худалдаж авч байгаа солисон байхгүй юу амьдралаа. Та нөгөө нэг судалгааны үр дүн дээр үнслээд хэр нийцтэй байна гэдгийг харахад ер нь тэгэхээр бас энэ нь бол өөр яг нөгөө судалгаан дээр үндэслэгдсэн үр дүн юм байна шүү дээ тийм. Тэгээд одоо ерөнхийдөө зах зээл үйл хөдлөх хөрөнгөний зах зээл гэдэг чинь өөрөө нэг талаас эрэлт байдаг тийм нөгөө талаас нийлүүлэлт хоёрын асуудал яригддаг. Тэгэхээр яг эрэлтийн хувьд хүмүүс маань үйл хөдлөх хөрөнгө дээр ямар үйл хөдлөлийн төрөл илүү эрэлттэй байгаа Улаанбаатар хотод. За ямар байршил илүү эрэлттэй байгаа. За эсвэл одоо нөгөө нэг үйл хөдлөлийн шин юм уу хуучнаас хамаарат гэх мэтчлээ. Ерөө эрэлтийн хувьд хамгийн эрэлт өндөртэй байдаг үйл хөдлөлийн төрлүүд маань юу байд юм бэ? Эрэлтийн хувьд үйл хөдлөлийн зах зээлийн үйл хөдлөх хөрөнгөний зах зээл маань өөрөө эрэлтийн хувьд ямар онцлогтой юм бэ? Яг судалгааныхаа ер нь бол төврийн хэмжээг бас тодорхой хэмжээгээр тайлбарлах нь зөв байх гэж бодож байгаа сонсогчдод. За бидэд бол яг 2023 онд бол яг Улаанбаатар хотод зөвхөн Улаанбаатар хотын өрхөд тулгуурлаж нийтдээ иргэдийн худалдаа авах зандуулын судалгааг хийсэн байгаа. За тухайн судалгаа маань бол нийтдээ ярилцлагын хэлбэр болон тоон судалгаа буюу нөгөө анкетын хэлбэрээр бол тухайн судалгааг бол нийтдээ 600 орчим өрхөөс бол авсан байгаа. За тухайн судалгааны үр дүнгээс харахад бол ер нь хамгийн эрэлттэй одоо үйл хөдлөх хөрөнгөний төрөл нь юу байсан бэ гэвэл ер нь бол орон сууц байсан. За орон сууцны бол эрэлт бол одоо Улаанбаатар хотын зах зээл дээр бол хамгийн эрэлт өндөртэй одоо үйл хөдлөх байгаад байгаа. За энэ нөгөө талдаа бас дахиад уруу хамаарлыг нь бодож үзээд судалгаанаас харахад ер нь 2000 оноос хойш одоо эрчимцтэй барилга одоо орон сууцны барилга одоо ихэлсэн гэж үзэх юм бол нэг 2000 бид эдийн судалгаа хийсэн 2023 он хүртэл бол нийт одоо Улаанбаатар хотод одоо юу гэдэг 65% орчим нь одоо өрхөө одоо гэр ороолоос орон сууц руу шилжсэн байгаа байдал ажиглагдсан. Тэгэхээр энэ нь бол илүү нөгөө жил болгоно нөгөө энэ орон сууцны эрэлт маань өөр айгүй өндөр байгааг илтгэхэд байгаа асуудал. За хоёрдугаар ер нь нөгөө байршил зүгээрээ ер нь хамгийн сүүлийн үед одоо тренд болох магадaltaй байршил нь юу байсан бэ гэх юм бол ер нь бол хаан уул дөрөв байсан. За энэ нь яагаад хаан уул дөрөв байсан бэ гэхээр Улаанбаатар хот маань өөрөө анх төлөвлөлтөө нэг төвтэй төлөвлөлт байжгаад одоо ер нь бол нөгөө засгийн газар болон эрх бүхий байгуулалтын одоо стратеги шийдвэрээр Улаанбаатар хотын нөгөө нэг олон төвт төлөв ингээд нэг төвтэй байж байгаад олон төвт рүү болж ингэж шилжиж байгаа тохиолдолд бол нөгөө хотын дэд бүтц хөгжүүлэлтийн асуудал дээр одоо энэ хаан уул дүүрэг гэх ч юм уу сонгон айрхан дүүрэг ч гэдэг юм те энэ луга нөгөө хот хэлэх бодлого баримталж байгаа. Эндээсээ үүдээд ер нь бол хамгийн эрэлт өндөртэй байршил нь бол хаан уул дүүрэг байсан. За хаан уул дүүрэг дээр байршлаасаа гадна яагаад тийшээ эрэлт өндөр өнө гэхээр хуучин бол одоо юу гэдэг орон сууцны төлөвлөлт бол 1-2 блокоор ч юм эсвэл дан ганц орон сууцны төлөвлөлтөөр явдаг байсан бол хаан уул руугаа илүү нөгөө хүнлүүгөө төвлөрсөн илүү нөгөө хүндээ чиглэсэн тэгээ хотгоны төлөвлөлтийн төлөвлөлт рүү ороод ирэхээр энэ нь өөрөө буцаагаад худалдаа авагчдад илүү нөгөө таатай орчныг таатай зүйлийг бүрдүүлээд байгаа болохоор тийшээ нөгөө байршил талаас бол тэр луга хаан уул дүүрэг луга дараагаар нь бол сонгон айрхан дүүрэг лөө ер нь бол байршлын эрэлт бол их байна гэдэг судалгааны үр дүн бол гарч ирсэн. Тэгэхээр та бас түрүүн сайн нөгөө яриандад орж байна. Нөгөө хаан уул дүүрэг эрэлт өндөр байгаад байгаа нөр хотгоны зохион байгуулалттай байдаг байнууд мань байгаад байна гэж байна шүү дээ. Тэгэхээр хотгоны зохион байгуулалт гэдэг маань өөрөө ингээд машины зогсоолтой тий ингээд хүүхдийн тоглоомын талбайтай ч гэдэг юм арай ингээд цогц тал руугаа болж ийн гэсэн үг тий. Тэгэхээр яг энтэй ургуулад миний дараагийн тавих асуулт маань болохоор өөрөөр хэлбэл хүмүүс маань ингээд илүү цогц зүйлийг нэг доор ингээд шийдсэн зүйлийг хүсээд ийн гэсэн үг. Ерөн хүмүүсийн хувьд худалдаа авагчдын маань хувьд шийдвэр гаргалтанд нөлөөлж байгаа гол хүчин зүйлс нь одоо эдгээр үү. Тэгээ шийдвэр гаргалтанд нөлөөлж байгаа гол хүчин зүйлсээр юу байсан бэ? Судалгаагаар болон ерөн ингээд таны хувьд тийм ээ одоо үйл хөдлөлийн салбарт ажилладаг ингээд эксперт хүний хувьд за мөн ингээд судалгаан дээр үндэслээд юу хахад тийм ялгаа зөрүү байсан уу? Яг өмнө нь таны ажиглаж байгаагүй
ялгаа зөрүүнүүд яг худалдаа авалт нөлөөлдөг хүчин зүйлүүд шинээр гарч ирсэн болон ингээд яг нэлээд ингээд түгээмэл байдаг нөлөөлдөг хүчин зүйлүүд ч гэдэг юм уу тий. Ийм ялгаанууд гарч ирсэн болоо энэ бас их сонирхолтой санагдав. Яг судалгааны үр дүнгээс ажиглахад бол нэг сонирхолтой гарсан зүйл нь бол худалдаа авагчид одоо юу гэдэг үйл хөдлөх хөрөнгөтэй байршил болон орчинд одоо тавигдах шалгуур ер нь бол одоо өмнөх одоо жилүүдээс ч гэдэг өмнөх бүтээн байгуулалтаас илүү тэр нөгөө нэг байршил дээрээ илүү акцент өгдөг, орчин дээрээ илүү акцент өгдөг ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдал анзаарчихсан. За жишээ нь бол одоо юу гэдэг хуучин болвол одоо юу гэдэг үйл хөдлөх хөрөнгийг одоо боломж нь ашиг болдвол одоо худалдаа авдаг байсан бол илүү хүмүүс одоо худалдаа авахдаа юун дээр анхаарч ийнө гэхээр за байршилтаа сургууль цэцэрлэгтэй ойрох юм уу тий автобус унаатай ойрох юм уу за нөгөө талдаа одоо автомашины одоо Улаанбаатар хотын нөгөө гол асуудал бол төгжрэл зогсоолын асуудал тий тэгэхээр ингээ нөгөө зогсоолын хүртээмжтэй байдал гэх юм уу тий за хүрээлэн буй орчинтой болохоор одоо хүүхдийн тоглоомын орчин сайтай юм уу ногоон байгууламж хэрэг гих мэтчлэн худалдаа авагч маань илүү нөгөө үйл хөдлөх хөрөнгийг худалдаа авах сонголтоо хийхдээ эдгээр шалгуур үзүүлэлтүүдийг ер нь бол илүү чухалчилж хардаг болсон байна. За нөгөө талдаа бол ер нь бол энэ яг үйл хөдлөх хөрөнгө худалдаа авах тэр дунд яг нөгөө орон сууцны эрэлт давмгаас учраас илүү орон сууц руугаа төвлөрч ярьж иж магадгүй. Орон сууцн дээр ер нь бол худалдаа авах шийдвэр гаргалтын дээр хамгийн хүчтэй нөлөөлж байгаа нь бол юу байсан бэ гэх юм бол нэгдүгээрт бол гэр бүл бол нөгөө танил найз нөхдийн одоо зөвлөгөө ер нь хөвчлэн шийдвэр гаргалтандаа худалдаа авах шийдвэр гаргалтандаа илүү ашиглаад байгаа. Нөгөө талдаа бол тухайн борлуулагчийн хилцээр их ур чадвар болон ур чадвар мэдлэг мэдээлэл мэрэгсэн ажилдаа мэрэгсэн байгаа байдал нь худалдаа авалтанд одоо нөлөөлж байгаа байдал ажиглагдаж байгаа. Яг энэ таны энэ яриатай бол санал нийлж байна. Би бас яг ингээд ерөн сүүлийн саяхан нэг хэдэн сарын өмнө бас яг байр хайгаад ингээд явсан. Яваад за тэгээд ямар нэгэн байдлаар нөгөө үйл хөдлөлийн агент маань өөрөө ингээд жоохон ингээд онцгүй ч юм уу тий яриаггүй бол ингээд сайн дийл хийж чадахгүй одоо дийл хийх ур чадвар нь ингээд жоохон муу ах юм бол ингээд за ойлголоо гэд ингээд жоохон цааргалах тийшээ хандаад. Тэгэхээр энэ маань өөрөө за хэрвээ орон сууцнд ийм байдаг бол одоо газар дээр ч юм уу тий эсвэл нөгөө нэг байшин худалдаж авах ч юм уу ялгаагүй байдгүй эсвэл өөр байдгүй худалдаа авалтын шийдвэр гаргах яг бидний хийсэн судалгаагаар хоёр зүйл айгүй тийм сонирхол татчихсан л да. За нэгт бол яг орон сууцны хувьд бол худалдаа авахыг бол илүү найз нөхөд борлуулагч ур чадвар энэ төр нөлөөлдөг байжсэн бол одоо хашаа байшин хаус газар энэ төр худалдаж авахд илүү нөгөө монголчуудын өөрсдийн нөгөө соёл нүүдэлчин соёлын ялгаа юу онцлог үү тэрийг бол яг сайн хэлж мэдэхгүй. Гэхдээ илүү нөгөө газар одоо хашаа байшин худалдаж авахдаа илүү нөгөө итгэл үнэмшилтэд тулгуурлаж худалдаа авалт их одоо юу гэдэг нөгөө шашин талаас одоо лам бөөч гэдэг юм уу те эсвэл зүгээр ингээд нөгөө пинк шүүч гэдэг юм уу те тэрэн дээрээ тулгуурлаж болвол ингэж худалдаа авалт хийгээд байгаа. Тэгэхээр нөгөө юм газартай болон газартай холбоотой худалдаа авалт хийхдээ илүү юм шашинлаг тал руугаа одоо юу гэдэг асууж зөвлөж худалдаа авалт хийгээд байгаа. Тэгэхээр нөгөө талдаа болохоор яг тэр чиглэл дээр болохоор борлуулагч юм уу мэрэгжлийн үнийн зөвлөгөөг ер нь бол бага авдаг. Эсвэргээрээ болохоор орон сууцны худалдаа авалт хийхээр болохоор найз нөхдийнхөө ч юм уу те борлуулагч ур чадвар дээр тулгуурлаж байгаа. Нөгөө талдаа болохоор худалдаа авахдаа бас юу нөлөөлж байна вэ гэхээр нөгөө мэрэгжлийн үйлчлэгээ авж байгаа байдалтай тэгээд нөгөө өөрөө одоо үйлчлэгээ авж байгаа шүү гэдэг ийм сэтгэл ханамж нь бас өндөр байхад бас аягүй нөлөөтэй байгаа гэсэн. Тийм байна. Бас их сонирхолтой үр дүн байна те. Орон сууц хашаа байшин худалдаж авахдаа илүү ингээд шашны тал дээр ингээд зөвлөгөө авдаг гэдэг шүү дээ те. Байр болохоор харьцангуй нөгөө нэг үйл хөдлөх зурчлалын компани болон бусад найз нөхдийн хамаарлал их байгаад байна тий. Тэгээ энэ бас их надад сонирхолтой санагдаж байна. Тэгээ угаасаа нөгөө монголчууд ч нүүдэлчин хүмүүс шүү дээ тий. Нүүдэлчин хүмүүс ерөн газрын ингээд зүг буруу гэдэг юм уу газраа шинжиж авдаг энэтэй бас холбоотой гэж бодож байна. Ерөн одоо мэдээллийн их сурвалжаа ихэвчлэн хаанаас авдаг вэ? Байр хайж байгаа хүмүүс маань хаанаас мэдээлэл авдаг вэ? Шууд үйл хөдлөлийн агент руу ч юм уу үйл хөдлөх зурчлалын компани руу ханддаг болов уу? Эсвэл нөгөө нэг онлайн интернетээс сайхан түгээмэл өгдөг болов уу?
ер нь мэдээлэл их сурвалж хаанаас авдаг? Яг судалгааны үр дүнгээс л бол харж байгаад бол ерөнхийдөө Монголд бол хамгийн одоо мэдээлэл их сурвалжийг одоо төлөвлөгөө өнөгтэй холбоотой зар мэдээллийг хамгийн дөрөнд бол ерөөсөө нөгөө сошиал платформоос хамгийн их авдаг гэж байгаа. За хоёрдугаарт бол одоо веб дээр суурилсан өнгөө цэгийн тийм үү те. Эндээс бол орон сууц үйл хөдлөлгөөрийнхаа зар мэдээллийг бол илүү авдаг гэдэг чинь. Нөгөө талдаа болохоор илүү нөгөө нэг мэрэгжлийн одоо юу гэдэг яг энэ салбарт тоглож байгаа тоглогч нарын мэдээллийг бас одоо агентуудыг гэсэн агентуудаас илүү мэдээлэл авдаг гэдэг гэсэн судалгааны үр дүн бол гарчсан байна. Төлбөрийн одоо үйл хөдлөх хөрөнгө хөдөлж авахд бол хамгийн чухал хүчин зүйл бол өөрөө төлбөр тооцоо төлбөрийн асуудал шүү дээ тийм ээ. За тийм ихвчлэн хүмүүс магадгүй ингээл нөө ипотекийн зээлийн эрэлт их байдаг бах. Ерөн бид тэдний зүгээр ажиглаж байгаагаар яг ингээд судалгаан дээр хүмүүс төлбөрийн нөхцлөө буюу одоо ямар төлбөрийн нөхцөлийг сонгох нь их түгээмэл байдаг вэ? Ямар төлбөрийн нөхцөлийг илүү их юмдаа сонирхдаг вэ? Худалдаа авахчд нь. Яг худалдаа авахчийн төлбөрийн нөхцөл нь бол одоо нийт одоо зөвхөн нөгөө орон сууцны хувьд ярихад ч орон сууц худалдаа авсан хүмүүс болон судалгаанд хамрагдсан улсуудын 50% нь бол ипотекийн зээл болон одоо орон сууцны энгийн орон сууцны банкны бүтээгдэхүүн болох тийм энгийн орон сууцны зээлэнд одоо зээлийн бүтээгдэхүүнээр орон сууц худалдаа авах нь дийлэгнэсэн. За 20 орчим хувь нь бол илүү нөгөө хуримтлал үүсгэж байгаад бэлэн байдлаар авах. За тодорхой хувь нь бол илүү нөгөө компаниас нь олгож байгаа одоо юу гэдэг бид эдийн нэг амар сайн хил занчнаар бол нөгөө хувь лизингийн үйлчилгээ гэх юм уу тийм иймэрхүү нөхцөл байдлаар бол орон сууцыг төлбөрийн нөхцөлтөөр худалдаж авсан тохиолдлууд бол дийлэнх байсан. Үйл хөдлөл ер нь одоо таны бодлоор үйл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ирээдүйн чиг хандлагын талаар энэ судалгаанд хэр судалсан бэ? Ямар үр дүнгууд гарсан бэ? За цаашдаа ер нь эрэлт ямар хуу чиглэл рүү ингээд хандахаар байгаа вэ? Яг энэ үйл хөдлөх хөрөнгийн чиглэлийн одоо зуучлалын салбарын зах зээлийг ярихад бол одоо ер нь хэд хэдэн тоо баримтаас тулгуурлаж үзэж болно л доо. За яг бид хэд одоо яг салбараараа хэдэн хувьд нь хурж ажиллаж байна вэ гэдэг тоо баримтыг нь харж үздэг. За яг жилд бол дунджаар нэг улсын бүртгэл дээр бол нэг зөвхөн худалдаа авах гэрээ хилцээрээ нэг 60 орчим мянган хилцээр явагдаж байгаа. За энэний нэг 15% нь л одоо зуучлалын байгууллагаар дамжиж байгаа гэдэг. Одоо дамжаад яг албаас үргэлжлэгээ аваад явж байгаа гэдэг. Тэгэхээр цаана нь бол тодорхой хэмжээний бараг бид хэд ярих юм бол 80-аас 85% зах зээлэнд байна гэж харагдаж байгаа. Зөвхөн худалдан борлуулах дээр явахад. Худалдаа авах гэрээний дээр явах тий. За нөгөө талдаа болохоор бас нэг сонирхолтой байдлаар нь харж үзсэн бол нийт Улаанбаатар хотын нийт одоо 465,000 орчим өрхийг өрхийн одоо нэг 65% орчим нь орон сууцнд амьдардаг гэж бол үлдсэн хүмүүс нь одоо өрх нь орон сууц бүгдийг нь орон сууцчулна гэх юм бол энэ нь бол өөрөө ер нь бол 40 жилийн хугацаа бараг шаардаж байгаа. Тэгэхээр салбар өөрөө одоо цаашдаа бол зах зээлийнхаа багтаамжийг бодох юм бол ер нь бол 40 жилийн зах зээл байгаад байгаа. Зах зээлд хурж ажиллагаа харах юм бол бараг 85 орчмын зах зээл байгаа. Тэгэхээр энэ өөрөө цаашаа илүү нэг өсөх боломжтой салбар гэж үзэж байгаа. Data Play Podcast. Одоо тэгээд яг агентууд ярихаар агентууд маань ингээд гадуур бас ингээд үйл хөдлөх хөрөнгө агентууд өөрөө ингээд үн нэмж зардагч гэдэг юм уу те. Тэгээд одоо яг ингээд гүйцэтгэсэн ажлаа эргээд тайлбарладгүй одоо таны дурдсанчлан мэрэгжлийн бус байдаг гэдэг ийм одоо ярианууд гадуур хэлбэг байдаг хүмүүсийн дунд. Тэгэхээр та энэтэй яг хэр нийлдэг вэ? За энэ яг юунаас ямар асуудлаас үүдээд одоо ийм нөхцөл байдал хэрвээ байдаг бол үүссэн гэж боддог вэ? Энийг зохицуулах боломжууд бас юу байдаг вэ? Энэ дээр та ямар одоо бодолтой байдаг вэ? Тэгэхээр асуудал үйл хөдлөх хөрөнгөний агент даалгаврын асуудал. Яг нь салбарын хувьд бол одоо үйл хөдлөх зуучлалын салбар чинь болвол шинэхэн залуу салбар байхгүй. Одоо юу гэдэг албан ёсоор 2021 оноос л одоо санхүүгийн зохицуулагддаг салбар руу ороод тэндээс одоо юу гэдэг одоо Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа нэг 300 гараад аж ахуйн нэгжүүд албан ёсны тусгай зөвшөөрлөө аваад явж байгаа асуудал байгаад. Нөгөө талдаар яг энэ мэрэгжлийн гэдэг байдал нь одоо юу гэдэг
залуу салбарын хувьд бол дутмаг зүйлүүд бол байгаа. Үн нэмэгдэг, үн хөрөгдүүлдэг гэдэг дээр бол энэ бол би бол энэ эсрэг байр суурьтай гэдэг буруу ойлголт. Мэдээж бол хөрөнгөний эзэн түрүүн биесэндээ хөрөнгөө аль бол хамгийн дээд хэмжээнд үнэлж зарахыг боддог. Худалдаа авах жагаад л аль баг талтай яадаг. Харин эсэргээрээ үйл хөдлөлийн агентууд яг юу хийж өгдөг вэ гэх юм бол хамгийн боломжит зах зээлийн бодит үнийг санал болгодог. Одоо юу гэдэг жишээ авахад одоо юу гэдэг Нарантуулд 1 метр квадрат нь 3 саятай байж хахад нөгөө хүн маань 4.5-аар зарнаа. Гэтэл энэ өөрөө бас бодит ус мэдээл болчих. Тэгэхээр энийг одоо агентууд гэж ярьдیں۔ Тэгээ бидэд одоо ингээд энийг чинь судлаад давхар нөгөө байршил харууц орчны үнэлгээ энэ төр хийгээд за энд бол одоо таны үйл хөдлөх хөрөнгө ийм үнээр зарагдах хамгийн боломжит хурдан зарагдах магадaltaй нь бол энэ байна гэдэг юм л. Тэгэхээр бол яг үйл хөдлөх хөрөнгөний салбарын бол үн нэмэх юм нь бол ямар ч боломж байхгүй. За үйл хөдлөх хөрөнгөний зах зээлийн талаар ярихаар одоо бас яг ингээд хамгийн чухал асуудал бол үн үйл хөдлөх хөрөнгөний үн одоо ингээд буурах уу өсөх үү гэсэн ийм асуулт байгаа. Энэ дээр таны ямар байр суурьтай байдаг вэ? Яг юун дээр бол яг үйл хөдлөх хөрөнгөний үнийг бол манай компани болон бидэд ер нь өөрсдөө дотроо бас тодорхой хэмжээ судалж үзчихлээсэн л да. За бид ер нь бол Монголд бол үйл хөдлөлийн үн бол 4 удаа л аягүй одоо үн нэмэгдэжсэн зүйл байдаг. За тэр нь бол хамгийн анх нь бол одоо 2008 онд 9 онд одоо дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэлтэй. За 13 онд бол нөгөө ипотекийн зээлийн санхүүжилт бий болсноороо дараагаар нь бол нөгөө ковидын үеэр үн өөрсөд. За гэхдээ эргээд ингээд яг энэ ингээд үн ингээд нэмэгдээд хөөсрөд бүүн болоод энүүгээ харахаар манай өөрөө нөгөө төгрөгийн ханшмын сулраад байгаа учраас валютын ханш одоо өсөж байгаатай үүдэлтэйгээр юу гэдэг 1 метр квадратынх нь өртгийн хэмжээ валютаараа үзэх юм бол нэмэгчээд төгрөгөөр болох суларчаад байгаа юм. Нөгөө талдаа бол одоо яг бодит зах зээл дээр бол үйл хөдлөх хөрөнгө бол жилдээ нэг 12-оос 14% бол үний өсөлттэй байна л да. Тэгэхээр энийг ингээд яг макро үзүүлэлттэй нуяад холбоод үзэхэд бол 2030 он гэхэд бол яг энэ бол зөв миний төсөөлөл одоо юу гэдэг баг хамталтаараа төсөөлж байгаа төсөөлөл. Тэгэхээр энэ бол метр квадратын үн бол дундаж метр квадратын үн 8.5-аас 9.5 болж нэмэгдэнэ л гэж харж байгаа. Тэгэхээр одоо юу гэдэг би өөрийнхөө эргэн тойрны ч юм уу одоо тодорхой хэмжээгээр үйл хөдлөх хөрөнгөний талаар зөвлөгөө авч байгаа хүмүүст бол боломжин нөхцөлөнд харуул худалдаа авалт хий. Ер нь халуул аваад дараа л гэж. Эсвэргээрээ цаг хугацаа явах тусам ялангуяа үйл хөдлөлийн үн бол ер нь буурахгүй. Яг Монголд одоогоор ч яг ингээд буурсан яг мэдээж улирлаас хамааран улирал дотор ингээд улирлын хэлбэлцэл үнийн өсөлт бууралт бол байгаа. Гэхдээ ерөнхий динамикаар нь аваад үзэх юм бол орон сууцны ер нь дунджаар бол нэг ер нь тогтмол гэж хэлэхэд хэцдэггүй те 10% юм ер нь бол байнгын өсөлттэй байгаа. Улирлаас шалтгаалсан өөрчлөлт байдаг гэж байна шүү дээ. Тэгэхээр аль улиралд хамгийн өндөр аль улиралд бага байх уу? Яг одоо ер нь ингээл яг улирлаас хамаарна гэх юм бол нэгт одоо ингээд одоо баяр наадмын үе одоо монголчуудын хамгийн том баяр болох одоо цагаан сарын үеэр одоо юу гэдэг он гараад 1 сараас 3 сарын хооронд бол ер нь борлуулалт ер нь унах төлөвтэй ч юм ер нь багасгах төлөвтэй байдаг орон сууцны үнээс бурах төлөвтэй байдаг. Яг тэр юм зөвл бол бас улирлаас хамаарат бас анзаарагдаад байдаг зүйл байдаг. Бас нөгөө талдаас эсэргээрээ юм. За орон сууцны үн яг ингээд тэр үеүүдэд ингээд буурчин те. Гэхдээ газрын үн болохоор дулаан орохоор өсөд идэг. Тохиолдлоос анзаарагддаг. Тэр нөгөө илүү нөгөө дулаан болохоор газар одоо худалдах, газар авах сонирхолтой хүмүүс нь ихсдэг. Хүүтрээд ирэхээр ч юм уу яг цагаан сарын баяр төхөөд ч юм уу томоохон баяр наадам төхөөд ирэхээр одоо томоохон худалдаа авалтын шийдвэр нь жоохон багасдаг ч гэх юм. Эсвэл нөгөө манайгаж нөгөө баярлал гардсан болохоор хэтэрхий урт хугацаанд баярлцдаг ч гэж байна. За одоо энэ үйл хөдлөх хөрөнгө худалдаа авахтын замтлагын судалгаа хийлгээд
яг танаа одоо бизнест ямар өөрчлөлт гарсан бэ? Зах зээлээ тийм ээ эргээд хэрэглэгчээ ойлгох за тэрийг мэдэрч ажиллах тийм яг гэхдээ зүгээр ингээ өөрийн мэдрэмжээрээ биш нэг иймэрхүү байх таа гэсэн нэг тийм барагцаагаар биш яг ингээд бодит судалгаа тоо баримтан дээр үндэслээд одоо өөрчлөлт хийсэн үү? Ямар өөрчлөлтүүд хийсэн бэ? Одоо ямар өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа вэ энэ тал дээр? Яг өмнө нь бол одоо юу гэдэг 21 онд бол яг тусгай зөвшөөрлөө авчаад төлөвлөлийн зуршлын салбарт бол одоо бүх тал руу нь одоо орж ажиллана гэдэг зүйлийг бол баримталж ирсэн. За тэгээ 23 онд бол судалгаа хийгээд судалгааныхаа үр дүнгээс эргээд буцаад анализ хийгээд үзэхэд бол за Монголд бол яг үүлүүлэх зуршлын чиглэлээр нь хоёр хэсэгт хуваагдсан байна гэж харж байгаа. За нэгт нь бол илүү нөгөө sales талдаа буюу борлуулалт талдаа тулгуурласан бизнес модельтэй компаниуд байна. Нөгөө талдаа болохоор менежмент буюу хөрөнгийн менежмент, property менежментийг одоо бизнес модельтэй компаниуд байгаа. Тэгэхээр эндээс нөгөө талаараа одоо судалгааны үр дүн дээрээ тулгуурлаад одоо бизнес загвараач гэх юм уу бизнес модельөө өөрчлөх бодол төрсөн нь бол илүү Монголд яг үйл хөдлөх хөрөнгөний чиглэлээр юм илүү консалтингийн компани нэг бий болох хэрэгтэй юм байна гэдэг зүйлийг харсан л да. За консалтинг гэхээр яг зарим одоо танд олон бус хүмүүст бууж өгөхгүй магадгүй л дээ. Яг консалтинг хэрэг миний одоо ойлгож байгаагаар бол би яг одоо юу гэдэг та газартай байлаа гэж бодъё л дээ. Тэгэхээр та газар дээр яг юу хийх юм мэдэхгүй байлаа гэж бодъё. Тэгэхэд манад хандаж ирээд за над ийм газар байгаа юм энд юу хийвэл болох вэ гэмэд бидэд ихний нөгөө суур судалгаануудыг хийгээд за энэ дээр орон сууц болно ч гэдэм үү те эсвэл офис бариул болно эсвэл сургуулийн барилга боруул болно ч гэдэм юм. За дараагаар нь бол одоо борлуулалт маркетинг дээр нь хамтарч ажиллах боломж ч гэдэм үү те. За тухайн одоо юу гэдэг барилга бүтээн байгуулалт ашиглалтанд орсныхын дараа нь нөгөө property management-ийг яг үзүүлэхэр ч гэдэм үү те. Энийг яг ингээд цогцоор нь л ер нь бол хий гэсэн ойрын зорилго тавиал одоо энэ дээр ажиллаж байгаа та. За та одоо ингээд байр худалдаж авахар сонирхож байгаа ингээд ойрын хугацаанд ч юм уу те ирээдүйд төлөвлөгөөндөө байр худалдаа авахар сонирхож байгаа худалдаа авагчтай үзэг сонсогчтой хандаж одоо энэ судалгааны үр дүнд үндэслээд хэлэх зөвлөмж одоо дүгнэлт юу байна вэ? Яг ер нь бол яг орон сууц үйл хөдлөх хөрөнгөд орон сууц худалдан авах байгаа бол илүү нөгөө нэг одоо юу гэдэг найз нөхдийн одоо ятгалаг ч юм уу найз нөхдийн зөвлөмжхээс илүүтэйгээр яг мэрэгжлийн баг хамт олон тэгээ яг мэрэгжлийн хүнээс нь илүү зөвлөгөө авал илүү оновчтой. За одод бол яг зөвөр эргэн дойрны хоол найз нөхдөд хэлээд байгаа нь бол одоо орон сууц авахар бол ер нь бол хан уул руугаа ч гэдэм үү те илүү нөгөө гадагшаа тэлж байгаа руугаа орон сууц авал зүгээр гэж хэлж байгаа. Яг тэгэхээр хоёр хан уул дүүрэг маань болохоор дараагийн нөгөө хот болох гэдэг учраас одоо тэр одоо хот маань тийшээ шилжиж байгаа учраас тэнд явах. Юу гэдэг офс олон одоо худалдааны чиглэл, арилжааны чиглэлээр үйл хөдлөх хөрөнгө худалдаж авахар бол одоогийн ойрын хугацаанд бол төвийн байрлал руу илүү офс худалдаж авах ч юм уу те худалдаа үйлчлэгийн талбайг төвийн байрлал руу худалдаж авах илүү оновчтой л гэж хэлмээр байгаа. За ойлголоо. За өнөөдрийн дугаараараа бид бүхэн үйл хөдлөх хөрөнгө зуучлалын одоо салбар үйл хөдлөх хөрөнгө худалдаа авагчдын зандлын талаар одоо судалгаан дээр үндэслэн ярилцахаар одоо ярилцлаа. Тэгэхээр өнөөдрийн дугаарын зочноор урьд оролцсон амар төвшин захиралтаа маш их баярлалаа. За тэгээд цаашдын ажилтнаас өндөр амжилт хүсье. За подкастт өрөө оролцсон танаа хамт олонд баярлалаа. Мөн танаа хамт олон цаашдын ажил хүснэ өндөр амжилт хүсье. За мөн танаа одоо компани барьж байгаа судалгаатай үндэстэн гэдэг үндсэн философи бол маш их таалагдж байгаа. Тэгэхээр энийг далимдуулаад бас нийт одоо сонсож байгаа үзэгчтэй ер нь бол судалгаа гэдэг зүйл бол маш их чухал ач холбогдолтой зүйл шүү. Тэгэхээр ер нь бол ингээд та бүхэн маань ер нь
аливаа зүйлд ингээд судалгаатай дүн шинжилгээтэй зүйлд хандж байгаарай, судалгааг сонирхож байгаарай л гэж уриалмаар юм да. За баярлалаа танд. За энэ хүрээд бидний өнөөдрийн дугаар өндөрлөж байна. За дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Биднийг дэмжиж лайк, subscribe дарахаа бити мартаарай.